Дараагийн мэдээ манай Монгол улс нь гадаад харилцааны 3 дахь хөршийн бодлогын хүрээнд энэтхэг болон Япон улсуудтай ойрын харилцаатай байдаг билээ. Тэгвэл Япон болон энэтхэг улсын ерөнхий сайднаар эрчим хүч, ашигт малтмал, хиймэл оюуны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна. Японы ерөнхий сайд Такеичи энэтхэг улсад 3 өдрийн айлчлал хийж байна. Айлчлалаар хоёр улсын хиймэл оюухан, ашигт малтмал, эрчим хүч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн талууд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах урт хугацааны хамтарсан төлөвлөгөөг боловсруулахаар болжээ. Айлчлалаар эрчим хүчний аюулгүй байдал, хиймэл оюуханы чиглэлээр түүхэн гэж хэлж болох үс 3 баримт бичгийг баталсан. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Японы нарийн технологи болон энэтхэгийн програм хангамжийн чадварын нэгдэл нь дэлхийн хиймэл оюуханы хөгжид шинэ эрч хүч өгнө хэмээн сэтгүүлчдэд онцлсон. Харин Японы ерөнхий сайд Санэ Такеичи олон улсын нөхцөл байдал докторгүй байгаа энэ үед хоёр улс бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлж хамтдаа хүчирхэгжих нь улам бүр чухал болж байгааг онцлон тэмдэглэсэн. Хоёр улс хоёулаа энэтхэг номхонтлон бүс нутагт хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг сөрөн зогсох зорилготой Quad буюу дөрвөн талт аюулгүй ажиллагааны хилцээний гишүүн орнууд юм. Энэ ч утгаараа энэ удаагийн уулзалтаар батлан хамгаалах салбарт хамтран хөгжүүлэх анхны төслийн гэрээгээ мөн үзүүлсэн байна. Эдийн засгийн харилцааны хувьд энэтхэгийн ерөнхий сайд өнгөрсөн жил Токиод ажиллах үеэр Япон улс эх 10 жилд энэтхэг улсад оруулах хөрөнгө оруулалтаа 2 дахин нэмэгдүүлж 61 тэрбум Америк долларт хүрэхээ амлаж байсан юм. 2026 оны хоёр талын худалдааны эргэлт нь бараг 30 тэрбум Америк долларт хүрсэн. Японы зүгээс энэтхэгт 3 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Япон Мумбай болон Ахмедабад хотуудыг холбох өндөр урдны төмөр замын коридор зэрэг дэд бүтцийн томоохон төсвүүдийг дэмжиж буй. Япон энэтхэгийн хамгийн том хөрөнгө оруулагчийн нэг байсаар ирсэн. Саяхан гэхэд Японы компаниуд энэтхэгийн Yes банкны 20%-ийг 1.6 тэрбум Америк доллараар худалдаа авах гэрээ байгуулсан байна. Энэ удаагийн айлчлалд Японы бизнесийн томоохон төлөөлөгчид ерөнхий сайдыг дагалдан шинэ Дели хотноо очжээ.